Арга ирэх юм гişүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр улсын хуралд гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнийг улсын хурлын 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлсэн шийдвэрлэж төсвийн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгээсхийг эсэх хэлцүүлгээ явууллаа. Хууль санаачлагч Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого зорилтууд, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн үр ашиг өгөөжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, импортыг орлох, үйл ажиллагааны орлогоороо зардалаа нөхөх боломжтой нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий, газрын тус боловсруулах үйлдвэр, Эрдэнэ усан цахилгаан станц барих төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын их хурлаас хоёрхан баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хэрэгжих, гадаадын зээлийн их үүсвэрээр хэрэгжүүлэх, төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг холбогдох гэрээ хэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтанд оруулахад зориулсан эрх зүй орчныг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Хуулийн төслийг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр парламент цэгийн цахим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн сайн зориг өргөн мэдүүлсэн төсөлд сэлб дэд төв төчгөлсөн гэр хорооллыг орон сууцчлуулах төслийг хасснаар өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тусгагдсан газрын тус боловсруулах үйлдвэр, Эрдэнэ усан цахилгаан станц барих төслүүдэд өөрчлөлт орсон эсэх талаар асуулт асууж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахгүйгээр батлах зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрх гишүүдээ гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлцэх хэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.